За дулаан баримт бэлэн болсон байна. За Ариосын тамирчин Хөх Болонгоос, Өзбекстан улсын тамирчин Мавлонов Марат Улаан Болонгоос. За Иран бол ер нь төвгүй гараад ирсэн шүү дээ. Тийм. Үнэхээр бас амархан өсөлттэйгээ бол болгож авсан тийм ээ. Тэгэхээр бэлтгэлжит. Тэгэхээр өндөр түвшинд байна гэсэн үг. За нурууны өндрийн хувьд бол Иран бол харьцангуй өндөр юм байна. За хоёулаа бар урд төлтэй. За хоёулаа тайван нэгт үзэж байна өө. За эргэлтээ өшгөлтийг хийж үзэж байна. За эхний хэдэн секундэд бол мэдээж энийгээ тандсан байдалтай хинамгай явна. За шүүхсэй. За гэдэг команд гэж байна тий. За Иран-Улсын энэхүү Иран-Улсын тамирчин Салимигийн хувьд бол энэ электрон хамгаалтан дээр за тийм үнэхээр гарамгай оноог бол мэдэрч гаргаад байгаа тийм ээ. Одоо өмнөх хэсгийн тоглолтуудад ч гэсэн хэдсний өшгөлтийг бол маш хүчтэй бөгөөд хурдан хөнгөн жингийн хүн шиг хурдтай давталж оноо гаргаад байгаа. Тэр үгээрээ ч 4 хоног төвөггүй авлаа. За сая нуруунд талд нь 2 удаа гаргаад. Хүчтэй. За Үзбекистан улсын тамирчин бол мэдээж хүчний хувьд бол хэцэнгуй илүү 2 оноо бас гитэн. За тийм ингээд хаасан ч гэсэн үнэхээр овжин энэ оноог бол авч байгаа. Энэ бол одоо цэвэр тамирчны туршлага мэдрэмж. За ингээд хоёр талаас нь өчлөөд байгаа. Тамирчин бүхэн одоо гидсээ хамгаалахгүйгээр нуруугаа бас хамгаалах шаардлагатай болоод байгаа тий. Нуруунд талд битүү бас адилхан мэдрэгчтэй шүү дээ тий. Тийм. Тэгэхээр бүгдийн сайн гэдэг. За хүнчингийн тамирчин хөлийг бол нэрэ агаар дээр нь шууд нөгөө тал руу шилжүүлж байна шүү дээ тий. За Ариосын тамирчин бол бүрэн төвлөрсөн харагдаж байна. За сая толгоонд бол бас хүрх шиг боллоо тий өөрөө мэдрээд бас биеийн хилэмжинд бол онсоо л гэж байна. Хараахан бол оноо гараагүй. Хэдий онсон байсан ч гэсэн мэдрэгч маань одоо мэдрээгүй бол за Үзбекистан тамирчин бас маш нэгдэгтэй үед эргэлтээ өшгөлтийг хийгээд бүр давуу талыг за одоо ингэж үнэхээр хормын дотор за энэ гайхалтай эргэлтийг хийгээд түрүүн нэг хэлсэн шиг нөө 1 секундын дотор шийдэгдэнэ гэдэг байгаа чинь шүү дээ одоо. Тий тоглолт таймер явж байгаа төгсгөлд нь сүүлийн секунд дорхно эргээд ороод ирж байна. За тэгтээ тасалжуулагч нар бол карт өгсөн байна. За магадгүй сүүлийн тэр хоошоо гарсан үйлдэлээр торгуул байгаа юу гэж хэлүүлж ах шиг байна. торгуул нь байхгүй байсан ч 7-7 болох юм. Торгуул аваад 7-7 болох юм бол улан ялсгарсан Үзбекистан улсын тамирчин ялтыг авна. Яагаад гэвэл нөгөө техникийн эргэлтээ өшгөлтийг хийсэн учраас тий. За ямар ч сан чаленж амжилттай болж торгуулийг авсан. За торгуул авснаар шийдвэр тэр нөлөөлөх үү харъя. За улаан мөн адилхан очсон гэдэг шийдвэр бол үлдсэн юм байна. За бэлэг саган багшийн хэлснээр нөө эргэлтээ өшгөлтийнхөө үзүүлэлтээрээ улаан булангийн тамирчин эхний үеийг ялсан. За. хоёр дахь үе. За хоёр дахь үед Иран авахгүй бол мэдээж шууд тэмцээнд дуусна. За арай л улсын тавьч бол нэгдүгээр үед үнэхээр нягт бөгөөд давмгай байдалтай явж байгаа. Хормын дотор эргэлтээ өшгөлт алдаад одоо тэгэхээр
раундод бол эргэлтийн өшгөлт гэдэг ямар чухал юм гэдэг бол энэ хоёр финалд хоёулын дээр. Богино хугацаанд л оноогоо нөхөд авчиж биш үү тий. Мэдээж эргэлтийн өшгөлт бол одоо энгийн техникээс хамаагүй гүйцэтгэх явдал хэцүү. Тэрийг амжилттай олно гэдэг. Үнэхээр их хөдөлмөрс нь бол харагдаж байгаа юм. За 90-ын тамирчин бол одоо 2 дугаар үеийг бол заавал авах шаардлагатай. За уг нь бол 1-р үедэр бол давуу байдалтай яваад чадчихсан. Тэр одоо бол гэхдээ 1-р үе бол биш харьцангуй сэтгэл зүйн хувьд бол бас 50 болсон байх. Яа за дэшээс болно. Гой тесрэлт орж ирлээ тий. Ялж байсан раундаа алтахаар бол мэдээж тамирчинд бол хүн цохилт болно. За 90-ын тамирчин үнэхээр хүчтэй довтолж байна гэцэнд бол одоо гидсний хамгаалт бол дөргиж байгаа нь харагдаж байна. За хугацааг бол үнэхээр сайн мэдэрч байна. За тэгтээ Узбекистан улсын тамирчин бол ингэж тайвшруулж байгаа л эргэл бүрэлдэхүүнтэй амжилттай болгоод даваа байдлаа авчаад байгаа. Тэгэхээр одоо 90 улсын тамирчин маань бас тэрийг л тооцох хэрэгтэй. Одоо эргэлтийн өшөлтүүд мэдээж дахиад ирнэ. За ялангуяа сүүлийн секундын дээр бол бүр их ирэх байх гэж таамаглаж байна. Маш анхааралтай байх хэрэгтэй тий. За дэшээс. За энэ толгоонд өшгөлсөн бол яг оноо гарсангүй. За сая тамирчин шүүгч рүү тоолооч яа гэдэг яг шүүзүүлж штэ. За хэрвээ ингээд хитрхи шүүгч рүү хандаад явбал бас торгуул авах магадaltaй тий. За 15 секунд. За одоо эсгэргээр Узбекистан болсон юм. За одоо нэг эргэлтийн өшгөлт. За ирсэн. За энэ удаа бол амжилтгүй болсон. Яг тэнд дээр харуулаад. За энэ удаа. За 90 улсын тамирчин бол энэ өшгөлтийг ялчгүй тооцож ээжээ. Хариу ихээч гэсэн сайн хэлээ. За бас аюултай өшгөлт сүүлд ирж байна. Мэдээж энэ бол пенальтын тоглолт үү. За харилцсан 1-1 үеийг авсан. Шийдвэрлэх 3 дугаар үе гарахын тодорхой боллоо. За гахалтай. За эн чинь л бинаа шүү дээ. 7-1. Ийгээд 2 дугаар үе аваад. За сая 90 улсын тамирчин маань нэлээд яг эргэлттэй техникэн дээр нь яг нэг гаргаал яг жийж шүү дээ. Тийм магадгүй энийг бол сая нөгөө 1-р үеийн завсалгаанаар дасгалжуулагчтайгаа ярилцаад шийдвэрлсэн тактик байсан баг. Тэр тактик нь үнэхээр амжилттай болоод ямар ч оноо алдаад ис эргэлтийн өшгөлтөө бол зогсоож чадлаа. За гэвч одоо саяын эргэлтийн өшгөлт дахиад ирнэ. За мэдээж тэрийг дахин тооцож байгаа байх. За тэгээд Узбекистан улсын тамирчнаас өөр ямар шин одоо тактик арга ирэх нь үү? Одоо яг энэ биш үү дээ. Яг эргэж яхад нь мэдрээд. Сая бол хоошоо татаад нэг өшгөлж шүү. Өмнө нь бол байрнаас өшгөлж байгаад алдсан тийм ээ. Тэр алдаага бол дор нь сад гараад ирж байна. Тэгэхээр энэ дээр бол дасгалжуулагч бол үнэхээр урахана сайн гаргасан байна. За шийдвэрлэх 3 дугаар үе. За 1-р үе, 2-р үе дээр хараахан оноо гаргаж чадахгүй зөвшөөрөлтөө бол амжилттай болголоо уйхгүй хийсээ. За энэ нурууны өшгөлт ирээд байгаа. За зээжний хамгаалт наалт суларсан байна. За нөгөө 1-2 дээр яг хийх гээдсэн өшгөлтөө л сая 20 минут эдгээс авлаа шүү дээ. За одоо тэгэл миний урд хөл илүү юу чиний эргэлтийн өшгөлт илүү гэдгийг хоёр мэдсэн. За дараа авчтай. Урд хөлөөс бас маш эвлэгхэн 2 хоног наагаад авчиж байна. За торгуул ирэх магадaltaй дивчнээс за нөгөө эргэлтийн өшгөлтөө одоо баруун талдаа хийж байна. Өмнө нь бол дандаа зүүн талдаа хийгээдсэн. Узбекистан улсын тамирчин маань бол бас хоёр талдаа жигд эргэж байна. Энэ бол бас их өндөр ур чадвар. Ихэнх тамирчид бол нэг талдаа л эргээд идэг. За саях бол бас их одоо ерөөсөө хийж үзүүлээгүй нууцсан байсан бас
10 үлний эргэлтээ өшгөлт ирсэн. Зааж харамсалтай оноо болсонгүй. Техникийн хувьд бол их цэвэрхэн байлаа шүү дээ. Ялч техникийг ер нь хоёр талдаа ер нь жигд болгоул ер нь даваа байсан гэдэг байгаа шүү дээ, тий. За сүүлийн 1 минут. За одоо энэ тоглолт үлстэй хаашаач эргэж магадгүй, аль тамирчнаас юу ч ирж магадгүй. За үзүүстэй явсан тамирчин бол их тайван ингэж байж байгаа л бас өнөхөр санамсар төсөөлөөгүй зүйл бас тулаанууд гаргаад байгаа. За нөгөө ихэнд болсон өшгөлт явсан. За энийг бол тооцоож хоошо толгоо гарлаа. За хөлөө зангаж өргөөд торгуулыг авч байна. Өшгөлтөө гүйцэлгүйгээр зангах юм бол мэдээж торгуул ирнэ. За яанаас за зүүн хөлийн гидсний өшгөлт маш хүчтэй ирсэн. За 6-4 болгоод оноогоо ойртууллаа. За Үзбекистан улсын дасгалжуулагч карт өргөөд. За саяны торгуулыг үгүйсгэж явах шиг байна тий. За сая бол блок буюу одоо хөлөөтэй өвдгөө нугалж одоо хориотой техник буюу өрсөлдөгч тамирчныг бас гэмтэх магадaltaй үйлдэл хийсэн гэж торгосон. Тэгээ тэрийг бол Үзбекистан улсын тамирчин бол няцаасан. Дасгалжуулагч бол. За тэгээ шийдвэрийг нь харъя. Яг болог санаа тагаад явах юм бол өрсөлдөгч маш хүнд байдалд оруулах шүү дээ, тий. Одоо тамирчдаар мэдээж бүх хүчээр өшгөл байгаа. За тэрийг бол өвдөгнийхөө ясаар хаах юм бол аюултай байдал үүснэ. За одоо дасгалжуулагч нар хэрвээ челленжтэй ялах юм бол хараа улсын тамирчнаас 1 оноо хасагдана. 5-4 болох магадaltaй. Хэрвээ челленжтэй ялагдах юм бол эсэргээрээ оноо хിവэрүүлдээд карта ураалгах аюултай. Дахин одоо зарга мэдүүлж чадахгүй болно гэсэн үг челленж. За энэ өшгөлт бол зүр. За энэ дээр болоо. Энэ дээр за челленжтэй бас ялах магадaltaй байж. За яалсан байна. Челленжтэй ялч. За тасчулж үнэхээр торгон бас мэдэрч авлаа. За одоо энэ нэгзэгтэй үед за сүүлийн 30 секунд финалийн тоглолтод 1 оноо гэдэг бол үнэхээр том оноо. Маш том оноо тоглолтыг эргүүлэх оноо. Довтлогоо явж явах тохиолдол хийгдсэн учраас те. За 4-4 адилхан болсон байж байгаа. Сайн илүү асчих шиг боллоо. За тий 5-4 болох хэрэгтэй тийм ээ. За энийг чинь бас хойноос Раусын сэлж боловч санууд байх шиг байна. За та байх хэрэгтэй шүү дээ л гэж байна. За энийг шүүгчнэр засаад ичих баха. За 30 секунд хугацаа үлдсэн. За 30 секунд тоглолч юу ч болж болно л доо. Бас хангалттай хугацаа шүү дээ, тий. Тэ 30 секунд бол пенальтын тоглолтын дээр бол маш хангалттай хугацаа. За арай улсын тамирчид бас багийнхаа нөхрийг дэмжиж байна. За 5-4 болох хэвээр. Гээл. Шалгаж байна. За пеналийн тоглолт учраас шүүгчнэр нэлээд нэг шалгаж байгаа хаа хариуцлагатай зүйл учраас тийм. Аз ТV аврах шалрах 27 дахь удаагийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээний нэмэх 87 кг хэмжээнд Иран улсын тамирчин Салими хөх булангаас Үзбекистан улсын тамирчин Мавланов Марат улаан булангаас. За тийм ээ 5-4 харьцаагаар эхэлж байна. 5-4. За сүүлийн секундууд руу ороод эхэлсэн. За энэ энэ зүйл шүү дээ мэдэж үзсэн. За тэр. Буцаад. За нөгөө. За даваа байдал байгаа. За одоо Үзбект бол даваа байдал орчлоо. Тэрийг мэдрээд ирээд авч байгаа. 5 секунд, 4 секунд оноолчлаа. 3 2. За. За Үзбекистан тамирч бүр эргэлтээ өшөлтийг бол үнэхээр гайхалтай хийлээ. За энэ чинь одоо үнэхээр яг Таконогийн спортын гайхамшиг шүү дээ. За сүүлийн 2 секундэд толгоонд өшөглөөд Азартаж шүү дээ тий. Гайхалтай. Үзбекистан улсын тамирчин бол үнэхээр игзэгтэй үедэд яалчгүй маш сайн техник хийж даваа байдлыг авсан. За үнэхээр харамсалтай.
ялагдлыг хүлээж байна. За Иран улсын тамирчин бол сүүлийн 2 секундэд үнэхээр гоё баазарлаа. Ийм л гайхалтай спортч үү дээ. Нэмэх нь 87 кг ийм хүн жингийн тамирчин тийм богино хугацаанд маш их хурдыг толгойн өшгөлт рүү гаргаад бүр толгойн доноо аваад хожиж байна. За өөрийн улсын тугаа бариад дасгалжуулагч. За энэ бол тамирчин хүний бол хамгийн гоё мөч. Дасгалжуулагч хүмүүс. За багийн хувьд бол энэ бол хамгийн баяр жаргалтай мөч байгаа. За энэ үнэхээр энэ цэвэрхэн гайхалтай өшгөл дээ. Ямар ч зуурсан юм байхгүй. Маш цэвэрхэн. За аль аль нь лүндэр ур чадвартай сайхан тоглолтыг үзүүллээ шүү дээ тий. За ингээд эрэгтэйчүүдийн нэмэх 87 кг хэмжээнд Иран улсын